Орхон аймгийн автоэрийн төвийн үзлэг ажиллагаанд 2018 онд 17200 машин хамрагдаж хөдөлгөөнд оролцох эрхээ авсан бол 2019 онд 16 мянган тээврийн хэрэгсэл хамрагдах бол одоогийн байдлаар 2547 машин тээврийн үзлэг ажиллагаанд хамрагдаад байна. Орхон аймгийн автоэрийн төвийн үзлэг ажиллагаанд анхаарсаар аж ахуйн нэгж байгууллагууд болон эрдэнэ төлөвлөрийн машин техникүүдийг үзлэг ажиллагаанд хамруулж дуусаад байгаа бол энэ 3 дугаар сард нийтийн тээвэр болон такси үйлчилгээний машинууд үзлэг ажиллагаанд хамрагдах юм байна. Харин эх 5 6 дугаар сараас иргэд маань хамрагдаж эхлэх юм байна. Иргэд маань урд жилдээ хамрагдсан хугацаа нь хизээ байна. Яг тэр хугацаанаас өмнө орох ёстой. Тэр хугацаанд хамрагдах ёстой. Тэгэхгүй нөгөө татвартай андуурагдаж машиныхаа дугаараар энэ төр орно гэж зарим нь өөрчлөлж ирж гин, зарим нь хоцорж ирж гин. Тийм учраас гэрчлэгэн дээрх заасан, тусгай тэмдэглэл дээрээ заасан одоо он сар өдрийг хараад одоо нөгөө юм угаар ороод харшиж болно шүү дээ. Интернет энтрээр харшиж болно шүү дээ. Хизээ орох байна. Смарт кар энтер гэж шалгадаг юмнууд багш тэрүүгээр ор шалгаад миний машинд хизээ орох ёстой юм байна гэж тэрийг өөрөөсөө хараад ирж орохгүй бол бас хугацаа хоцорч өөрөөсөө торгуулах энэ төр асуудал аягүй гараад байна. Нийтийн тээвэр болон такси үйлчилгээнд явдаг машин техникүүд жилд 2 удаа хамрагддаг бол хувь хүн иргэд маань жилд 1 удаа хамрагддаг байна. Харин онцлогоонд хамрагдаагүй хугацаанаас хоцорсон тохиолдолд хувь хүнийг 51-жээр, аж ахуйн нэгжийг 251-жээр дөрвдөг байна.